Би яг үнийг хэлэхэд бол айсан уу ажил байсан. Нэг гоё юм ирч хүчтэй болдог ч юм уу те. Яг тийм мэдрэмж надад төрсөн. Жилдээ нэг удаа нэг иймэрхүү арсны эмчилгээ хийхэд бол буруугүй гэж бодож байгаа. Зэмэцгэн миний монголын нэртвэ. Видео voice over-оор хэлжсэн түүх бол маш бага. Энэ удаагийнхаа бичлэгээр та бүхэндээ арьсандаа хийлгсэн PRP буюу platelet rich plasma хийлгсэн туршлагаасаа хуваалцах гад ирсэн байна. Яг одоо Ганнам дүүрэгт байдаг Green Plastic Surgery дээр ирээд арьсандаа болон бүтэн биеэрээ PRP үүдэлсний эмчилгээг хийлгэж байна. Энэ эмчилгээгээ бас та хэдтэй танилцуулаад өгье. Ер нь PRP гэдэг нь би өөрийнхөө цуснаас аваад эргэлдүүлээд хамгийн сайн үр шимтэй хэсгийг нь аваад эргээгээд бие рүүгээ болон арьс руугаа хийлгэж байгаа. За яг одоогийн энэ зураглал болохоор би цусаа өгж байгаа. Хажуудаа Монгол орчуулагчтай байсан болохоор надад бас илүү амар санагдсан. За энэ надаас гарч ирсэн цус байна. Ер нь жоохон өтгөн байгаа. Бүтэн бие болон арьсанд хийх учраас иймэрхүү хэмжээтэй авч байгаа. За энэ болохоор нөгөө ид шидтэй төхөөрөмж нь байна. Төхөөрөмжөөр нэг 20 минут эргүүлээд тэгээд цус нь ингээд 3 вагдад гард юм билээ. Энэ бол үйл явцыг надад бас аягүй сайхан ингээд харуулад бичлэг хийж өгж байгаа. Энэ бол би биш үйл явцыг гоё харуулна гэд бичээд ирсэн байлээ. Тэрнээс их талархаж байна. PRP эмчилгээний сайн талуудыг дурдах юм бол за арьсанд хийж байгаа нь мэдээ. Арьсыг нөхөн түлжүүлнэ. Уян хатан байдлыг дэмжин. Дээрээс нь би ч бас нөгөө аягүй батхтай нэг 2-3 жил зуралцсан шүү дээ. Түүнээс хойш ер нь бол бас сорвтой болсон. Түүндээ зориулж бас хийлгэж байгаа. Саяных бол би хийлгэчгээд унтуулахтаа хийсэн байгаа шүү. Болж магадгүй. Гэхдээ нэг тийм амар гоё ингээд нэг 5 тухтай мэдрэмжийг гоё өгдөг юм байна. За одоо нүрэндээ ингээд номдын ийм гоё шүтний хийлгэж байна. Одоо болохоор цусаараа хийлгэн. Тэгээ өмнөх тэгэж миний одоо үгдгийн би чи Rejuvenan хийлгэж исэн. Үүдлээс хийлгэж исэн. Унтуулахтаа ороход бол арай ингээд ийм гоё тухтай. Дээрээс муузан сурагчтай. So far so good you guys. Нөө chamber машинд орох гээд явж байна. Оврч гэдэг. Хавтаа солилцсон. Тэгээд юм гоё аппарат байд юм байна. Машин аппараттай chamber гэдэг нэг би угаас харж ирсэн. Дархлаа дэмждэг. Цусны эргэлтийг сайжруулдаг. Тэгээд ер нь бол нөгөө ядаргаанд аягүй сайн зориулсан. Тэгээд би ч зөвлөө 23 сар ер нь нэлээд наашаа цаашаа ягаад үүр мөрөөр унтаа зураг мурган гэл бүр баахан болцсон байсан болохоор угаас өөрөө ирэхгүй ядарсан. Угаас ядарсан байгаач би мэдчихэж байгаа. Wellness өөрийнхөө яг эрүүл мэндэд зориулж яг иймэрхүү зүйлийг хийж байгаа. Сая менежер эдэртэй нь уул за зөвлөгтэйгөө уул за буруу бүтээгдэхүүн түрхээд наранд өөрөө төлцсөн болохоор нэг удаа үдлээс хэлэхэд гайгүй бэлэн байгаа шүү. Аха. Тэгээд тэрнийхаа дараа яг энэ хэсэг иймэрхүү. Яг эрүүл мэндийн зорилготой. Энэ chamber машин бол тэр чигээрээ ядаргааны өндөр даралттай юм оксижен яг энэ машин дотор явагддаг юм билээ. Би бол шууд унтцсан. Хүмүүс бол ингээд энэ зургт мургт үзээд сайхан те нэг 40 минут хэвтээд байж болдог. Thousands of tears later. Хийлгэснээс хойш 14 хоногийн дараах апдейтийг өгөх гэж байна. Өмнөх бичлэг дээр бол миний арьс нүүр нилээн юм нөгөө хөхөрсөн байгаад байсан шүү дээ. Одоо болохоор хамаагүй гайгүй болсон. Эмчилгээний үр дүн болон хийлгэсний дараах одоо сэтгэлээсээ бас ингээд нэмээд хуваалцъя. Нүүрэндээ одоо тэр PRP-г хийлгээд эхний 10 хоног бол нүүр бол нилээн хөхрөлттэй. Тэгээ дээрэс нь эхний 2-3 хоног бол бүр бамбаалттай явдаг юм байлээ. Тэгэхээр яг иймэрхүү эмчилгээ хийлгэе гэж зорж байгаа хүсэж байгаа хүмүүс заавал Солонгос биш маа гэхэд бас манай Монголд бол хийдэг юм байлээ. Хэрвээ Солонгос дотор хийлгэж байгаа бол бас цаанаа нэг 2-3 өдрийн зайтай ч юм уу 4-5 хоногийн өмнө хийлгүүлэх зүгээр юм шиг надад санагдсан. Хэрвээ аялал маяллаар ирж байгаа бол би ч нь болохоор шууд хийлгчэнгүүтээ маргааш нь өнжөөд нөгөөдөр нь одоо буцаж ирсэн байхгүй юу? Энэ доогоор бол нэлээд хөхөрсөн байсан. Тэгээд яг хоо иргэн тойрны одоо энэ нэмгэн арьстай газруудаар бас айгүй хөхрөөд эхний 2-3 хоног нүрээ будахгүй явж агаад тэгээд түүнийхээ дараа нөгөө баг зэргийн дардаг юмнууд төрсөн чи арай гайгүйсэн баггүй. За нэг тийм. За хоёрт болохоор арьсны хувьд яаж илүү одоо өмнөхөөсөө гоё болсон талаас нь ярих юм бол 3-6 сар энэ дотор ингээд цаашаага илүү гоё болдог гэж тийж байхгүй нөхөн төлжөөд одоо цаг ирэх тусам одоо цаг явах тусам илүү гоё болно гэж ярьж байгаа. Тэгэнгүүт шууд одоо ингээд миний арьс амар гоё glowy болсон амар гоё ингэж байгаа гэж бол би хэлэхгүй. Яагаад гэвэл эн чинь цаг хугацаанд харуулах учраас тийм байгаа. Биеэр хийлгсэн тэр нөгөө нэг PRP байгаа шүү дээ. Тэгээ энийг бас тайлбарлаад өгье гэж бодож байна. Яг 100% үүдэлс гэдэг тустай байгаа заяа. За PRP-г бас ингээд үүдэлс гэдэг platelet
rich plasma гэж байгаа. За тэгээд энэ дээрээс ямар утга учиртай юм бэ гэхээр бидрээс одоо нэг тэр цус авсан байгаа шүү дээ. Тэрийг ингээд тусгай төхөөрөмжөөр эргэлдүүлээд за тэнгуү тэр нь ингээд цус нь ингээд 3 хуваагдчихж байгаа заяа. За хамгийн доотлийнх нь болохоор өөрийнх нь цус нь. За тэгээд дараагийнх нь болохоор юм шингэн маягийн цус нь заяа. Хамгийн сүүлийнх нь болохоор плазма нь болохоор яг тэр цуснаас гаргаж авсан эрдэс шимтэй хэсгийг аваад тэгээ биднэрт буцаагаад хийж байгаа. Surgery-ний газрууд ч юм уу гоо сайхны эмнэлгүүд яагаад энийг үүдэлс гэж хийдэг вэ гэхээр нэгт мэдээж тэр нь одоо маркетинг тий одоо таны цуснаас аваад буцаагаад тань руу хийн гэхээс илүүтэй за энэ бол ингээд үүдэлсний эмчилгээ гэж зориултаар тэгж хэлдэг юм билээ. За хоёрт болохоор яг тэр нөгөө нэг гаргаж авсан хамгийн нөөцтэй хамгийн одоо үр шимтэй хэсэг нь плазма тэр нь болохоор үүдэлстэйгээ адилхан нөгөө нөхөн төлжүүлэх үйлчлэгтэй учраас тэгэж бас үүдэлс гэж ер нь хэлээд идэг юм билээ. Би бас тэрийг яг юм 100% үүдэлс үжиж яагаад PRP ингээд үүдэлс гээд ингээд эмнэлгүүд ингээд яриад идэг юм бэ гэд хүмүүсээс нь ч асуусан. Тэгээ дээрэс нь өөрөө ч бас ингээд юм уншихад бол хамгийн энгийн байдлаар бол тэгж тайлбарлах юм билээ. Биеэрээ яг тэр PRP-г хийлгэсний дараах надад гарсан шинж тэмдэг болохоор энержи бол ялтчгүй нэлийн дээшилсэн. Нэгт эмчилгээ дараа нэг юм тэнхэрсэн мэдрэмж аваад идэг ч таних гоё юм ирч хүчтэй болдог ч юм уу те. Яг тийм мэдрэмж надад төрсөн. Юугаа хийлгэсний дараа биш заяа 3-4 хоногийнхэн дараа нь шүү. Тэгээ мэдээж бас 7 хоногийн дараа улам илүү тарих толгоо илүү сайн. Creativity одоо юм бодох чанар чансаа одоо нөгөө юм мартах зардах ч нүртэл нэг арай гайгүй болдог ч юм уу те. Тиймэрхүү болсон заяа. Би бүр үнэхээр гайхсан надад гарсан шинж тэмдэг болохоор миний хоолны туршил айгүй сайжирсан. Би ч өмнө нь ингээл нэг хоол идэл болол ер нь нэг тиймэрхүү байдгаас ахгүй юу. За тэгээ дээрэс нь болохоор буцаад ингээд амар нэг тийм гоё юм идэх одоо тийм хөсөл айгүй их төрсөн. Би болохоор бодохдоо нөгөө хүний бие чинь угаасаа нас явах тусам дээрэс нь жил ахих тусам эсээ алддаг гэдэг жаа ахгүй юу. Эс нь угаасаа ингээд өвчтөг. Тэнгүүд зөрөө тэрийг ингээд нөхөөд эсээр ингээд нөхөөд ангууд яг ялтчгүй нөгөө биеийн тэнцрээд улам гоё мэдмээр санагдаа сэтгэл санаа сайхан болоод тий нөгөө аз жаргал одоо бараг happy гормон ингээд ялгараад байгаа ш. Надад яг тийм мэдрэмж төрсөн. Тэгээд би энэ имчилгээг бол үнэхээр worth it юм байна гэж бодсон. А за арьсан дээр бол үнэхээр асуудалтай байсан учраас ер нь жилдээ нэг удаа нэг иймэрхүү арьсны имчилгээ хэлэхэд бол буруугүй гэж бодож байгаа. Эргээгээд бодохоор хэрвээ унтуулгагүй орсон бол угаас амар өвдөхсөн. Би зөндөө олон бичлэг үзээд яа за энэ ч эвгүй байх юм байна да гэд. Тэгээ манай орчуулагч нар зөвлөх эмэгтэй болохоор надад унтуулгатай гэн айгуу сайн зөвлөсөн ахгүй. Босоод ирсэн чинь яг нүүр ингээ жоохон юм одоо хавдартай өвчтөө ингээ дээрэс нэг юм хийцэн байгаа болохоор юм иймэрхүү ерөнхийдөө болцсон байсан ахгүй. Унтуулгатай орсондоо бол би амар баяртай байгаа. Тэгээ дараа нь одоо яг хөө хэлэхдээ ингээд нөгөө нэг 30 жилийн туршлагатай одоо мэрэгсэн эмчээр унтуулгын эмчээр хамтаг гээд хийлгэсэн билээ. Арай safety талаас арай гайгүй одоо тэгж санагдсан гэх юм уу те. Би яг үнийг хэлэхэд бол айс нөө ажил байсан. Одоо арьсны тарилга тарианаас угаасаа би ч өөрөө айдаг хүн чинь яг тиймэрхүү юм ороод ирэхээр дээрэс нь ганцаархнаа тэгээ явж явжсэн болохоор ялцчгүй айж байгаа юм л да. Одоо тэгээ айц одоо намайг ямар зогсоох ш. Тэгэхээр үнэхээр миний биед хэрэгтэй гэж бодсон учраас түүнийгээ хийлгээд бас амар олон бичлэг гэдэр үзсэн болохоор тэгээд сэтгэл санаагаа ерөнхийдөө бэлдээд орсон гэж хэлж болно. Би анх заяа өөхний үүдэлс илгэжсэн. Өөхний үүдэлс нь яах вэ гэхээр миний өөхнөөс аваад ялгаагүй хамгийн сайн юм ингэж эргэлдүүлж гаргаж аваад тэгээд тэрийг хийхээр өөхний үүдэлс нь илүү одоо цусны үүдэлснээс үр дүн сайтай байдаг гэдгийгсэн. За тэгээ яагаад өөхний үүдэлс хийлгэхээ байцсан бэ гэхээр яах вэ жижиг хэмжээний surgery хийнэ гэж надад хэлж байгаа хгүй. Тэгээд би тэндээс нь бол ер нь жоохон freak out хийгээд айсан. Тэрийг зориод ингэж хийлгэж болох л байсан л да. Өөхнөөс одоо үүдэлээс авахулаад жижигхэн хэмжээний хаалгаа хийгээд нөө стич оёо тавиад 7 хоногийн дараа ирж авахуулаарэ гэдгийгсэн хгүй. Тэнгүүд нь угаасаа би явчихна 2 хоногийн дараа. Япон явж байгаа учраас ерөөсөө ямар ч надад тэгж буцааж солонгосоор орж тэгж стич идрээ авахуулах цаг байхгүй. Тэгээ тийм учраас за эхний удаадаа ер нь туснаас аваад хийлгээд арай сейф талаас нь хийлгээд үзье гэдэг байсан. Гэхдээ дараа жил бараг магадгүй өөх ч юм уу эсвэл бас ямар техник технологи гарсан байна. Бас дээрэс миний арьсны одоо нөхөн төлжилт хэр байна. Тэгээ арьсны байр байдал хэр байна. Тэр бүгдээс нь ерөнхийдөө хамаарна гэж бодож байгаа. Тэгэхээр та бас ер нь заавал одоо гадаадад биш ер нь Монголд ч байсан хамаагүй Монголд бас ийм төхөөрөмж байдаг гэж байгаа байхгүй юу? Хийлгэнэ гэх юм бол хажуу талдаа заавал нэг хүнтэй хантай явбал их зүгээр юм билээ. Угаасаа гарч ирээд одоо унтуулгатай орсон ч үгүй ч ер нь бол жолоо барьж болохгүй. Жолоо барихыг би бол үнэхээр recommend хийхгүй, санал болгохгүй. Би ч нь болохоор за хийчих гэсэн бол угаасаа яг ингээд ганцаараа ч хамаагүй хийждэг төрлийн юм болохоор тэгээд яг ганцаараа явцсан. Тэгээд дараа нь бас миний хажуу зүгээр манай ихч мэгч ч юм уу те хамаатны ихч төр байсан бол илүү амар байсан байна гэж би ер нь тэгэж бодсон шүү. Нэг за хоёрт болохоор бас ер нь сэтгэл санаагаа бэлдээд одоо за надаа иймэрхүү procedure, иймэрхүү зүйлүүд ингээд process нь ингэж явах юм байл, иймэрхүү зүйл болох юм байна гэдгийг ер нь өөрөө анхлаасаа мэдчихүүлэх зүгээр. Одоо мэдээж эмнэлгүүдтэй гэрээ хийх хэрэгтэй. За гэрээгээ сайн уншаад чамаас юу шаардлагадж чинь те зураг мураг аваад тийм болоо гэхэд одоо энийг одоо ашиглуулах уу хэрэглүүлэхгүй за дараагийн нь одоо имэйлээ өглөөд юу ч гэдэг те тиймэрхүү өөрийнхөө шаардлагуудыг бас айгуу сайн тэр эмнэлэгтэй хэлээд эмчнэртэйгээ зөвлөцөд тавих хэрэгтэй. Яг бүтэн нэг үүдэлээс бол Монголд нэг удаа хийлгэжсэн. Тэр нь түүнээс хойш бол арьсан нэлээд гайгүй гоё болсон. Тэгээд түүний дараа яг одоо жилийн дараа дахиад цусны хамгийн сайн
шимт хижээлтэй хэсгийг аваад тэгээд эргүүлээд одоо хийсэн. Цаг ирэх тусмал гоё болоод байгаа юм шиг надад санагдаж байгаа. Тийм. Ямар ч тач бол хөхн нь бол ингээд бүгд арилсан байна. Энэ бол Солонгос улсад Exosome Laboratory байсан баха. Тусдаа тийм нөгөөд листний бас лабораторитой газар юм билэ. Тэгээд би өөрөө бас ингээд дээшээ доош явж үзэхэд тэр Gangnam дүүрэгт байсан. Гадаад хүмүүс их очдөг юм билэ. Эрэгтэй эмэгтэй ер нь ялгаагүй. Зөвхөн Солонгос биш гадаад хүмүүс бол айгүй их байсан. Ихэнх нь англиар ярьдаг нь бас надад айгүй таалагдсан. Англиар шууд дараа нь тайлбарлаад өгсөн чинь надад тэр нас айгүй таалагдсан. За тэгээ иймэрхүү байна. Энэ хүртэл үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Энэ хүртэл үзсэнгээд одоо блоод үлдээх хэмжээ сайн шинэ. За мэдгүй энэ хүртэл үзсэн коммент дээр та юу үлдээмээр юу асуумаар энэ тэрийг бичцгээгээрэй. Тэгээ дараагийнхаа бичлэл хүртэл баяр таа.